Та үүнийг мэдэх үү? Оролцогчид ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, ан амьтны хууль эрх зүйн талаарх мэдлэгээ дээшлүүлнэ. Эм амьтан эр амьтнаас илүү үнэлгээтэй байдаг. Ямар учраас гэдгийг ойлгох. Хэрвээ тухайн зүйлийн амьтад хууль бусаар агнагдсан тохиолдолд ямар хэмжээний нөхөн төлбөр төлөх, иргэд өөрсдийгөө хууль бус ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох эрсдлээс хамгаалах. Байгаль хамгаалах ажил байгальд ээлтэй, сайн үйл, тэдгээрийн үн цэнийн тухай ойлголттой болох юм. Монгол орны ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ энэ одоо хуулийн хичээл байхгүй юу? Тэгэхээр нөгөө хуулийг яаж сурталчлах вэ? Ялангуяа тусгай хамгаалалттай газар ажиллаж байгаа улсууд нөгөө хөдөө орон нутагт яваад хууль ярих гэхээр хамгийн сонирхолтой хүн сонсдог нэг тийм байж идэг. Гэсэн мөртлөө хууль мэдэхгүйгээсэн болоо өөрөөснөө амар том юунд орчих гээд байдаг байхгүй юу? Эрсдэлтэй орчих гээд байдаг. За энэ нэг амьтныг ч тэгчдээм билүү, найз нөхд нь хотоос ирэхлээр тийм юм алыг гэвэл одоо зуучлаад өгчдөг ч юм уу. Маш их торгуулийн хэмжээнд өөрснөө орчих га мэдлэггүйгээсэн болоо. Хэрвээ энийг мэдчихсэн бол тэд нар тийм эрсдэлд орохгүй байхгүй юу? За тэгээ эндээс нэг өнгөө сонгон 6 багаас нэг төлөөлөл нэг өнгөө. За. За нэг өнгөө. За тэгэхээр энд яах вэ гэхэлэр эхлэл энэ байна. Дорн говоос эхлэх нэ. Эхлэлгээд. Тэгээ бүгдээр ингэ энд тавьчихна эхэллээ. За тэгээд баг бүр хийж тооны. За мөнгнүүдтэй байгаа. За 6 аваацсан байгаа. Наад мөнгнүүд ав, мөнгөнд дэвсгтүүд ав. Манайх аль нь бэ? Бүгдийг аа. Тэгэхээр дандаа энэ хичээлийн сэдв маань ерөөсөн та үүнийг мэдхүү гэ. Одоо энийг тоглоод нэр нь л одоо мэдээд дуусна энийг. Одоо та үүнийг мэдхүү гэдэг. Жишээл одоохондоо бол та нар мэдэхгүй. Мэдээж одоо ямар эдийн засгийн үнэлгээтэй хэлж мэдэхгүй. Одоо жишээлбэл энэ боргорос мэдэхгүй. Бууг. Зэрлэг гахаа. Мэдэхгүй. Эрүүс. За. За тэгээ ийм 2 шоо орхино. Нэг биш 2 шоо орхино. За энийг орхино. 9 11 гэхлээр эндээс ингэ тоолоод явна. Одоо жишээлбэл 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 гэдээ явах юм байна. Тэгэхээр цэнхэр хүрээтэй энийг ажиглахлаараа улаан хүрээтэй цэнхэр хүрээтэй тэгээ ногоон байгаа. Энэ боломж гэдэг дээр нь болохоор энэ боломж гэсэн картыг авна. Тэгээ цаана юу гэсэн байна бас их гоё юм байгаа. За улаан гингүүт нь тэндээс авах яг энэ амтнаа авах уу? Суглах юм уу? Энэ амтнаа. Энэ амтнаа. Улаан дээр тэр юм дээр буусан. Энэ цагаан зэрэг байх шиг байна. Цэнхэр дээр буусан сая 11 энэ дээр. Амтныхаа зурагтай юу карта авсан. Карта олж аваад би тэгээ ардадлын уншаад. Тэгээ ардлын чанга дугаар өгнө. Уншин. Бусдаа мэдэгдэхээр тий. 7 Мазалага өөрөө. Мазалага олох юм уу? Үгүй цэнхэр дээр үгүй. Цэнхэр дээр үгүй зүгээр л ингээ явна. За. Яаж энэ нэг юм ба. Зүгээр мазалагийг нөхөн төлбөр хэд гэдэг үг юм. Та уншаач өгчөө яа. 7 За 8. За яг ингээ төрүүлээд энэ барай бол Улаанбаатар хотод ирнэ үстэй тий. Ингэж тойрч яваа. тийм байна. Цэнхэрний юу лээ? Эндээс уншиж болох юм билээ. Цэнхэр дэвсгэртэй амтнаа жирийн үү 6 шар юм. За та нар газтай л яваад байна багууд. 4 нэг улаан дээр цусан та. 6. юм уу юу юм? Тэмээний нөхөн төлбөр гэж байгаа юм. Хамтаа гэдэг энийг Хавтаа тэмээ ч юм биш. 19 сая төгрөг. Бас наадсан сарансан хоорондоо татдаг. Бүгдээр 3 л байгаа. За. За 3. Улаан зэр юм уу? За юун дээр буусан байна? Улаан. Харсуул зэр. За харсуул зэр олох нь шүү дээ. За арын унш. За чанга дугаар унш. 1 сая маягаар хэлсэн. За уншаарай чанга дугаар. За харсуул зэр экологийн үнэлгээний нөхөн төлбөр 91.7 сая төгрөг гэж байна. Энэ нь 2 сая төгрөг гинэ. За тэгээд таргуу төлөختөө хөдөлмөрийн өсний доод хэмжээг 51-ээс 150 дахин төлнө гинэ.
Өсгөж төлөх нь. Өсгөж төлөх нь тий. Ностой охироо учруулсан бол 151-ээс 251 дахин өсгөж төлнө гэж. За тэгэхээр хэдээр бодох уу? За эр эмээр ялгаатай байх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр за эрээр нь бодчих доо яг уу та нар за эм нь илүү үнэлгээтэй байхгүй юу? Эм амтай. Эм нь 2 сая. Эр нь хэд вэ? 1.7. За 1.7-оор. 1.7 сая төгрөг. За дараагийн баг. Ирвэсөө. 25 сая шүү дээ. За энэ байна. За ирвэсээ унш. ирвэсээ. Тэгтээ 11.2 сая төгрөг. Эм нь болохоор 13 сая. 13 сая. Арай бага 11.2. Эний чинь тэгээд нөгөө 3-аар үржилдэг шүү дээ. 2-оор үржүүлдэг. 2-оор үржилдэг бай. 2-оор үржилсэн байгаас ардаар нь байна уу? За одоо энэ үржих нь 2. Тийм. Үрждэг нь 2. 2-оор үржилнэ. 2.4 сая. 2.4 саяг энэ банк руу. За тэгээ хөдөлмөрийн үлсний доод хэмжээг бид нар энэ дээр харин ярихгүй байгаа шүү. Яг мегагийн яг доотлол. 12 сая шүү дээ. Тарга. Минж. Минж вэ нүү? Үрж шít наа. Ховдод минж. Улаан дээр гамч үнэтэй л. Наач юм шүү. Наач мөн бай. За экологийн үнэлгээний нөхөн төлбөр гинэ эрэгтэй болоод 1.0 биш сая 300 төгрөг. Хөвдөр үрж. Өчигдөр 2 гин. За эмэгтэй болоод сая 500 төгрөг. За чи. 1 2 3 4 5 6. Боломжтой дистэлэд зэрэг. Ямар сонголтой тийм. Ээлжтэй л хаяатай. Багийн гişиг. Энэ юм аа. Гэтэ чи үнэтэй амтан дээр дуусна бол мөнгө дорхноо дуусах юм шүү дээ. Ямар их анх Эдний хампуудны яасан чи хөрөндөө бас гараад шүү дээ. Баага. Энэ. За тийм. За. Үржих нь 2 сая. Ийм байвал 7.5-ыг үржих нь 2. За багаар нь тосч яаш. 13 сая. 13 сая төгрөг. За Бааганы үнэлгийг мэдж авсан залуучууд хэлцээ шимнэ. Ирвэсэн дээр нэг очичих л доо та нар. 2 3 4 5 6 7. За ганц удаатай. За энэ хоёр одоо нэг торгуулахт болсон мөх уу одоо энэ ч арай л хитэрж шít. Аль хэмгээ. Яга. 1 2 3 4 5 6 7 8. за голоос нь аль нэгийг нь сугал. За олноос. За чи өөрөө сугал. Би өөрөө соголоо. За өөрөө сугалчих заа. Багийн. За. 22 сая. Тэжээлийн урмал тавьсан. 22 сая. За энэ хараа энэ ногоон боломжинд байна те дандаа нөгөө байгальд ээлтэй юм хийсэн юунууд байгаа жишээнүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр малын тэжээлийн ургамал тарина гэдэг чинь маш их За хараа энэ дээр нэг тайлбар энэ хараа энэ боломж төр маш их малын тэжээлийн ургамал тарина гэдэг чинь яагаад тийм шагнад авч 22 сая төгрөг авч байгаа. Яагаад? Нөгөө сайн үйл хийсэл байна л да. Тэжээлийн гэхээр арай өрмөс урмал болоод байна шүү дээ. Үгүй ээ. Одоо энэ Монгол орны чинь бэлчээр айгүйх талхаглагдчихад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөрснөө ингээд тэр ургамлаа ингээд тарьдаг болвол тий? Ингээл тэнэл отор нүүдэл хийгээд байхгүй бас өөрсөндөө ашигтай юм хэлсэн байна шүү дээ, тийм. Энэ гоё гойц тий. Айгүйх мэдлэгтэй. Тэгээд тэр энэ үнэлгээгээр эн чинь энэ ямар чухал амьтан бэ гэдгийг бас мэдээд авчихна тийм ээ. Энэ нь болохоор ямар амьтад манай улсын хаагуур тархсан байна гэдгийг бас мэдээд авчихна. Тий. Энэ. Тэгээд цаадах уг нь фон мон нь хаана авуултаа хаана элсэн сүлдөө гэдгийг уг нь бас оруулсан. Тий, харуулсан.
Зэрлэг амьтны бэлчээр чөлөөлнө гэдээ бид нар ярьж байна энэ дээр. Яг зэрлэг аргалын бэлчээр чөлөөлнө, гэрүүсний байгаа газар чөлөөлнө гэх зэрлэг амьтны бэлчээр чөлөөлсний урамшуулал гэ. За ингээ гих мэтчлэнгийн олон юм. За түүмэр унтраасных ч гэж байна. Борооноос үүссэн гангыг засварлсан гэж байна гав. За булаг шантны их хамгаалсан, байгаль хамгаалах үйлсэд санхүүжилт хийсэн түүмэр унтраас саналг энэ салаа замыг зөв гих мэтчлэг энэ олон юмнууд. Би яагаад эднийг ингэж ярьж өгч ийн гэхээр эхлээ мэдхгүй ингээл яг бид нар мэдж байгаа юм чи ингээд тоглоомонд оруулаад орчихсон чинь нэг багш нараасаа юу авдаг байхгүй нөгөө мэдлэгийн шалгахт нэг тест авсан байхгүй. Шалгах юу авах вэ? Зүгээр ямар хуу байна? Тэдний хүн шалгана гэж юу байхгүй ш. Одоо бол шалгалт гэдэг үг чинь айгүй амар аимшиг муухай үг шүү дээ. Ер нь бол хүнийг шалгаад шийтгээл энэ бол айгүй хоцрогдсон үг байхгүй юу? Зүгээр нөгөө үнэлгээ бид ямар хуу төвшөнд байна? Бид нар ажлаа яаж сайжруулах вэ? Хүмүүний мэдлэг энэ төр арай жоохон болохгүй бол энэ дээр нь илүү хэлж өгье. Тэгсэн манай багш нар юу гэж хэлсэн гэдэг орноггүй нэг үед багш нар нэг тийм тест авсан чинь яг энэ байгаль хамгаалах сайн үйлс гэж юу вэ? Таны ойлголтоор юу вэ гэсэн чинь тэд нэг нэгнээс хуулчих яг сургуулийн өгч чиг. Нэг хүн нэг хачийн биччих тэрийг уулчих бүгдээрээ шүү. Тэгсэн тэр юу гэж ütсэн гэ нэг янзаг явж яхих гинэ тэд орногоо. Тэгээ тэр хөл нугархай байх юм шиг байгаа. Тэгэл тэр хөл нугархай янзгыг аваад хөлийн янзлаад тэгэл сүүгээр тийчих энэ л байгаль хамгаалах үйлс гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг бүгдээрээ хуулчих байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь бид нар энгийн ямаар байгальтаа ээлтэй байх маш олон төрлийн имийг л одоо мэдгүй тийм заавал нэг амтанг аваачаал нэг ганцаараа хөөрхөн амт тулгаараа авгалцал байж байхад нь олж аваад тэгэл тэрнийг тижээгээл хөлийн эдгээх л байгаль хамгаалах үйлс ээлтэй юм гэж үзээд байгаа байхгүй. Тэгээ тэрийг бүгдээрээ хуулсан байсан. Тэгэхээр чинь багш хүн тиймэрхүү ахлаар чинь бас айгүй хэрэгтэй байгаа зэн хичээл ер нь хаасаагүй хэрэгтэй болчиход байна. Бид нар тэгж л байлаа. Тийм учраас ийм олон юм жишээ бичсэн. Ер нь л байгальдаа ээлтэй юм гэдэг чинь тогоон эмнэхээс эхэлнэ шүү дээ. Угаалгын машиндаа нэг ганц хоёрхан хувцас хийгээд эргүүлэх бөөгнүүлж байгаад нэг угаах хоёр чинь бүр тэс өөр юм байхгүй. Усны хэмнэлт гэж цаана цэвэр усны хэмнэлт гэж гарч ирж байна. Монгол улс чинь цэвэр усны нөөц одоо маш их багасж байгаа шүү дээ цэвэр ус. За тэгээд нөгөө гүний усны түвшин доошилж байна. Хөрсний усанд одоо 670 хэдэн гол горигтой тооллого хийсэн байлээ. Усны тооллогоор. Тэгсэн чинь 260-аад нь ширгээ татаад олболцсон байх гэж л. Тэгэл одоо ингээл дэлхийн дулаарлаас болоод маш их бодолцохгүй бол ус мусаа хэмнэж, тогоо хэмнэж энэ төр байхгүй. Энэ жил айгүй том бид нар байгальдаа хийж байгаа үйл ажиллагаа. Та үнийг мэдэх үү?